Садангаас уулзаад тэгж явна гэж цааш явахгүй шүү дээ. Тийм учраас манай гişүүд санаа зовж одоо ингэж игүүр байгуулж байгаа гэдээ бодож байна. Тэгэхээр эрдэнэ зэрэг ногоон намын яг одоо гişүүдийн гişүүдийнх нь үзэл бодол одоогийнх байдлаад одоо хэр тусаж явж байгаа гэж та бодож байна. Сая та бид хоёр ярьлаа шүү дээ тийм ээ. Нэг хүний нам болчихсон юм шиг. Магадгүй тэр дээд шүлгээр 3 удаа буцаж байгаа чинь энэ дөрмийнхаа нэг хүн рүү хэд их хэрхэн төлрүүлсэн асуудлыг болоочаал гэж өгүүлээд буцаагаад байгаа юм. Тэгэхээр энэ талаар та үзлээ. Ер нь одоо нам ингээд нэгэнд байгуулад их гурал суудалтаа дөрвөн гишүүнтэй 20 хэдэн жилийн түүхтийн намшуудын чинь нөгөө шинээр байгуулад гівгэнтхэн гараад ирсэн биш. Зураг агсны одоо юугаараа нэрийн одоо намда бэлгэлээ. Тэгээд зураг агсны дурсаж явдаг намын хувьд бол артем сонгож гаргасан болов гэж би боддог шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь цаашдаа энэ чигээрээ одоо намаа нэртэр давж явах ёстой намын дараа. Тэгэхгүйгээр одоо ингээд хүмүүсийн сурчдын асууж байгаа ахын дүүсээс асуулсан гинэ. Би тэр ахын дүүсийн таних чигээр одоо удирдах зөвлөлдөр би байгаа. Бүхэн дээр оролцоод явдгийн хуралдан. Тэгтээ тэнд одоо бахан хүмүүс суглаад сууж идэг их хааган дүүсэн гэдэг манай намынхан ч яриад байна. Сүрүүш наарч яриад байна. Тэгтээ эн чинь одоо манай Батбаатар даргын өчрийн тайлж одоо зөв голд оруулах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол одоо гişүүдээр хөндлөж байж гişүүдээр одоо дэмжиж байж нам гэдэг чинь тэгээд явна шүү дээ. Тэгэхгүйгээр ганцх нь одоо нам байгуулж өөрийн хувийн юм шиг хандх юм бол тэр нам хийж явахгүй. Засгийн газрын тэрхүү байя гэж юу гэсэн. Тийм учраас дараагийн сонгуул байна. Одоо ерөнхий гэрчийн сонгуул 28 оны сонгуул ингээд тэр хүртэл одоо гişүүдэд зөв дэмжиж нэг нэгээ хөндлөж хинэм авч нам удирдахын байх ёстой гэж дурдах ёстой гэж эрчим хүчний сайдыг яагаад гэвэл таван эрчим хүчтэй